За өчтөр юу болсон бэ гэх юм бол манай BCI ерөөхдөө маш хөөрхөн дэш явсан та харж байгаа юм бол тийм энэ 24.55 дээр байсан бол одоо 24.94 дээр ирсэн байна. Өнөөдөр баг тий 25 руугаа явах магадaltaй. За бас энд айгүй хөөрхөн cap тэгээ handle тэгээ одоо нэг breakout за тэгээ resistance хаана байгаа юм бэ гэх юм бол яг энэ 25-ын түвшин дээр нэг resistance байх шиг байна. За тэгээд хаашаа явах магадaltaй бэ гэх юм бол 25.94 руу явах магадaltaй. Тэгээ хэдүүлээ угаасаа багц дотор нэлээд жинтэй BCI авсан болохоор энэ бол нэг бидний мөнгийг нэг сүртэй нугалахгүй гэхдээ ингээ аягүй хөөрхөн явж байгаа. За энэ commodity sector яг нэг өсөд байгаа юм бэ гэх юм бол номер 1 эндээс харж болно. За саяхан Scott Bessent Японы төв банк хамтраад ерөөхдөө томоохон интервенц йен дээр хийсэн 154 хүртэл унгаасан. За бид нэр Pepperstone дээр жишээлбэл йений арилжаага хийсэн энэ хаваар ерөөхдөө long орсон. За тэгээд одоо яах гэж байна гэх юм бол одоо буцаага 159 дээр ирсэн байна. За энд 159 дээр хизээ байсан бэ гэх юм бол энэ 5 сарын үеэр байсан. За тэгээ ингээд дээшээ ингээд мөлхөөл явдаг. За тэгээ дахиад удахгүй хизээ нэг цагт интервенц ирэх магадaltaй. Тэгээ интервенц ирэх болгон одоо эндээ нэг унгаасан, эндээ нэг унгаасан, эндээ нэг унгаасан, эндээ нэг унгаасан. Хэдүүлээ зүгээр юу их юм бэ гэх юм бол баярлаа Scott миний өгшөө. Тэгээ хэдүүлээ яах юм бэ гэх юм бол энэ дээрээ зүгээр арилжаа игээл тэгэл яг баг free money гэж хэлэхээс би жоохон тийм тэр үг нь жоохон дургу гэхдээ хямдхан эрсдэл өгөөжийн хувьд бол айгүй зүгээр. За тэгээ өчтөр бас юу болсон бэ гэх юм бол таад ингээ харж байна. Эдгээр бүгдээрээ ерөөхдөө адилхан informationтэй энэ бас нэг cap байгаа. Handle нь арай жоохон хурц байгаа учраас энийг яг cap and handle гэж шууд ингээ хэлж болохгүй. Гэхдээ энэ commodity sector дээр угаасаа нөгөө юм үнэн айгүй ингээ савлдаг учраас ерөөхдөө энийг баг cap and handle гэж хэлж болно. Тэгээд ерөөхдөө хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол буцаагаад $90 руу зааж байгаа. Тийм учраас өнгөрсөн 3 хоног хэдүүлээ ааж маажмаараа ашиг авч байгаа шүү. Өнөөдөр бас trade and portfolio update таад хараарай. Хэдүүлээ бас жоохон exposure буулгаж байгаа. Яагаад гэх юм бол тий сайхан хямдхан дээр аль хэдийн ашиг хийцэн одоо улам их ерөөхдөө ашиг түгжээд авч байгаа. Тэгээ хэдүүлээ хаашаа хөрөнгө олт хийж байгаа юм бэ гэх юм бол энэ эдийн засгийн шок хүрээд ирэх юм бол энэ нефт буцаагаад $100 руу яваад ирэх юм бол хэдүүлээ аль хэдийн бэлэн. За тэгээд дараа нь угаасаа Donald Trump такууд жил таарна яагаад гэх юм бол 2026 оны Donald Trump-ийн хамгийн дуртай хоол юу юм бэ гэх юм бол тако. Тэгээд такуудсныхаа дараа хэдүүлээ ерөөхдөө энэ BCI гих мэдчлэн нефт товарын хөрөнгө олтуудыг ашиг аавн тэгээд хэдүүлээ буцаагаад хаашаа орох юм бэ гэх юм бол нөгөө хувьцаалал орно. Жишээлбэл энэ жилдээ хэдүүлээ метагийг баг 3 удаа арилжаа хийсэн тий цохиулсныхан дараа аваад өснийхэн дараа ингээл зараал Oracle дээр бас 2 удаа арилжаа хийсэн тэрийг ерөөхдөө яг өргөжлүүлээд хийнэ. За бусад хувьцаан дээр нэг сүртэй ярих юм байхгүй. Хэдүүлээ өнөөдөр бас юу хийж байна гэх юм бол мета руу дахиж орж байгаа. Яагаад гэх юм бол өчигдөр айгүй хөөрхөн унтсан байгаа. Тэгээ хэдүүлээ одоо гişүүдүүд одоо баг дасж байгаа ерөөхдөө өнөөдөр бас нэмээд авж байгаа pre-market дээр 565 дээр явж байгаа. Би юуны төлөө залбирж байна гэх юм бол энэ 540 руу буцаагаад нэг буучаасаа. За хэдүүлээ яасан бэ гэх юм бол энэ хаваар аваад энэ хаваар зараад энэ хаваар аваад энэ хаваар зараад энэ хаваар аваад энэ хаваар бас зарсан. Ерөөхдөө мета биднэрт бас хөрхэн өгөөж энэ жилдээ авчирч байгаа. Тэгээ хэдүүлээ энийг одоо давтаж хийн шүү. За Oracle дээр хэдүүлээ позиц нэлээд багасгацсан. Одоо буцаага 143 руу унтсан байна. Тэгээ хэдүүлээ бас юу лээж байгаа юм бэ гэх юм бол энэ хавь руу унаад ирэх юм бол хэдүүлээ зүгээр баярлаад худалдаж авна. За саяхан $11 хавцаа хэдүүлээ Xpeng дээр жинтэй орсон одоо манай багцын одоо хамгийн том хөрөнгө олтын нэг нь одоо болж байна. За тэгээд ер нь бол тий хүмүүс энийг баг зэрэг анзаарч ах шиг байна. 6 хоногийн дараа ерөөхдөө тайлан гарна front running эхлээсээ тэгээд тайлан маань айгүй чанга хүчтэй гараад ирэх юм бол энэ re-rate болоод тэгээ энэ хувьцаан дээр хэдүүлээ бас хөөрхөн ашиг чинь. За энэ Xpeng хувьцаа бас манай Pepperstone багц дотор байгаа. Тэгээ хэдүүлээ яг энэ Yorol дээр Xpeng арилжаа орсон таад мэдж байгаа юм бол те манай school руу ормоор байгаа юм бол ойролцоогоо $10,000 $20,000 хэрэгтэй. Pepperstone багцаа бас $1,000-аар эхэлсэн ч easy асуудалгүй. Гэхдээ $500-аас доош хэрэггүй шүү guys. За доллар жоохон сул байна. Ерөөхдөө энэ uptrend-ийг жоохон эвдсэн байна. 200 хоногийн moving average дээр жоохон bounce хийсэн. Одоо хэдүүлээ харцгаая. Энэ миний зүгээс баг нэг жижигхэн fake out болох магадaltaй. Тэгээ доллар ингээд 101-ээс 99 руу ингээд суларч байгаа болохоор юу болж байна гэх юм бол те энэ алт үсээд байна. Тэгээ алт бол яг энтэй зэрэгцээд
та харж байгаа бол яг ингээнтэй зэрэгцээд ингээ pop хийсэн доллар яг адилхан энэ ерөнхийдөө хоорондоо ер нь бол баг одоогийн байдлаараа төгс negative correlationтэй явж байгаа. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол алт одоо буцаага доошоо буугаад ирэх баха. За өчтөр бид нар юун дээр айгүй хөөрхөн мөнгө хийж чадсан юм бэ гэх юм бол манай Obsidian Energy OBE би одоо яагаад энийг харахгүй байна. OBE тэ OBE дээр хэвлээ айгүй хөөрхөн ашиг хийж чадсан. Та харж байгаа бол энд тий өчтөр 1063 байсан бол одоо бараг 1160 дээр явж байгаа. Энэ компани дотоод мэдээлүүд айгүй дайжгүй дотоороо томоохон захирлууд бүгдээрээ хувьцаагаа нэмж худалдаж авч байгаа. Тийм учраас энэ ерөнхийдөө миний зүгээс айгүй ирээдүйтэй. Тэгээд Minera Alamos эсвэл Minera Mining Americas жоохон нэрээ өөрчилсөн та харж байгаа бол ерөөхдөө энэ хав bottom болоод одоо ингээ ерөөхдөө дэш явж байна. Одоо ерөөхдөө алт жоохон pause аваад жоохон retraction хийгээд Minera Alamos Minera Mining Americas энэ 5.2 моёр юм уу $5 хавцаа ирэх юм бол хэдүүлээ нэмж авна шүү. Тэгээд ер нь бол үргэлж энэ Иран Америкийн дайныг харах ёстой би өмнө ярьжсэн ер нь бол нефтний зах зээл ингээ хараад үзэх юм бол те томоохон breakout ирэх гээд ах шиг байна. Тийм ээ энэ Cup and Handle түрүүн ярьжсэн. За тэгээд нэмээд бас нэг аимшигтай юм. Энэ юу юм бэ гэх юм бол Америкийн газ Европын газны үн та харж байгаа юм бол те энэ бол нэг айгүй хөөрхөн cup тэгээд handle за тэгээ энэ Европын газны үн 64-өөс дээш гараа явчих юм бол ерөөхдөө breakout болно. Хүмүүс ерөөхдөө паниктад эхлээд panic buying болоод ерөөхдөө энэ 70 мал руу явах боломжтой шүү. Хэдүүлээ энийг бас харцгаая. Энэ дээр бас futures арилжаа VIP багцаар их боломжтой. Гэхдээ энэ дэшээ явчих юм бол нөгөө манай BCI гих мэд чинь бүгдээр ингээд дэшээ явчихна. Манай Obsidian Energy гих мэд чинь ерөөхдөө хэдүүлээ энэ нефт үсэх юм бол ерөөхдөө хангалттай өгөөж авч байгаа. Тэгээд одоо хэдүүлээ юу хүлээж ийна гэх юм бол нефт үсгийг хүлээж ийн тухайн одоо хэдүүлээ бас ингээ ашиг авчин BCI гих мэдчлэн дээр тухайн үед бидний хувьцаанууд нь буцаагаад буурна тэгээд хямдрал зарлсныхаа дараа бид зөндөө ярьжсэн энэ Lumentum те Light гэсэн компаниг ерөөхдөө дахиад нэг нэмж авмаар байна. SanDisk дээр хэдүүлээ айгүй хөөрхөн арилжаа хийсэн 1200 дээр ороод одоо 1700 хэд дээр ирсэн байна. Pre-market дээр жоохон унтсан харагдчихсэн. Тийм 1688. Хэдүүлээ өнөөдөр SanDisk дээр жоохон ашиг бас авч байгаа шүү. Энэ хаваар ингээ шүүрээд авсан. За тэгээ миний гордож байгаа юм юу юм бэ гэх юм бол дахиад доошоо буугаад ирээсээ Micron дээр хэдүүлээ бас өнөөдөр ашиг авч байгаа. Тэгээ энэ ерөөхдөө бас жоохон буураад ирээд нэг 850 MAV дээр хэдүүлээ бас буцаагаад жинтэй авчмаар л байна. За гэхдээ ганцхан нэг садаа болох магадaltaй нэг юм юу юм бэ гэх юм бол Nvidia удахгүй тайлангаа танилцуулна 9 хоногийн дараа хэдүүлээ харцгаая. Тэгээ энд бас нэг base information харагдаж байгаа. Тэгээд тухайн үед нөгөө Trump такутцсан байх юм бол Nvidia ерөөхдөө айгүй хөөрхөн дэш явах потенциал бас байгаа шүү. За тэгээ иймэрхүү мэдээллийг мэдээж өдөр болгон та хуваалцсан. За тэгээд өөр хэлэх юм байхгүй. Тэгээд маргааш эргээд уулзгаа. Bye guys. Таадын дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад дансны. За тэрэн дээр та хадаас шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хадад хэлнэ. Тэрэн дээр бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хадаас бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахдаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манад байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift ийм заваа ийм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компаниудаар очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр таатай хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа
та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа олон бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцооныг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа. Скуулийн өгөөж бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцооныг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгэн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дившээдийн ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцооныг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шипийг халах хэсэх ёстой. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдийг өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тийм яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican Peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. Тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцооныг 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа. Манай багийн гишүүн Пуна байгаа. Манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол
$1 долларын өгөөч эндээс олцсон байгаа нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зөв явах юм бол энэ ерөөдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол те хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө те хянаад шинжилээд явж байгаа. Та тийм ерөөсөө орхин гэсэн юм байхгүй, зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та тийм шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол таадын имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нар ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нар ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой, take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг зай өн сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.